За өнөөдөр эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хуульд нэлээд зарчмын том хэмжээний өөрчлөлтийг бид хэлэлцэж санал хураах гэж байна. За энэ өөрчлөлтийн бас намтарчсан түүхийг би товч дурдхан зүйтэй гэж үзэж байгаа. Протокол тэмдэглэх ёстой. За үзэл санаа бол юунаас урган гарсан бэ гэхээр энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж байгаа асуудал дээр маш олон хүний эрх зөрчигдөж байна. За энэ үе шатанд хүний эрхийг яаж илүү ахиулах вэ гэдэг дээр олон талаас нь бид ярилцж байсан. За 2023 оны хаврын чуулганы төгсгөлд хүний эрхийн үндэсний комиссийн тайлын илтгэлийг бид яг энэ чиглэлээр хэлэлцсэн. За ингэж хэлэлцэхдээ анх удаа хүний эрхийн тайлын илтгэлийг сонсгол байдлаар хэлэлцсэн. Сэдэв болгоноор нь 2 өдрийн турш. За энэний хүрээнд энэ эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх үйл ажиллагаанд хүний эрхийг зөрчигдөж байгаа байдлыг таслан зогсоож ахиулах дээр комиссийн санал дүгнэлтийг сонсгол хэлбэрээр сонсоод за энэний мөрөөр хууль тогтоогч яаж юун дээр шинжилгээ хийх вэ гэдэг дүгнэлтийг өгсөн. Улмаар хууль зүйн байнгын хороо тухайн үед мөнх хөргөл гишүүн санал гаргаж Цогтбаатар байнгын хороонд дарга дэмжиж засгийн газарт тодорхой чиглэл өгсөн. За энэ чиглэлийн утга санаа, үзэл санаа бол процесс дох харилцан чек баланс буюу харилцан хяналт тэнцвэрийн зарчмыг хангах замаар хүний эрхийг хамгаалах юм байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл зөвхөн мөрдөгч яллах тал тэнд илүү зонхлогч байр суурьтай байгаад байгаа учраас тэнд хонгил үсээд байна. Тэнд хилмигдүүл үсээд байна. Тэнд хүний эрх зөрчигдөд байна. Энийг нөгөө талд нь яаж балансжуулах вэ гэхээр өмгөөлөх талын эрхийг илүү дээшлүүлж адил биш юм а гэхэд дүүцүүлэх хэмжээнд очиулж байж бид нэр процесс дох шударга ёсны зарчмыг хангах юм байна гэж үзсэн. За ингээд яг миний бие хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдсны дараа 2 дахь үе шатных нь хүрээнд нь энэ өөрчлөлтийг 2024 оны 5 сард улсын их хурлд өргөн барьж ирсэн ийм өөрчлөлт байна. За улсын их хурлын шинэ дэгийн дагуу шинэ парламент үүсэнтэй холбоотойгоор бүх улсын их хурлд өргөн баригдсан байсан төслүүд буцаагдаад за улмаар 25 оны 3 сард Алтан гэрэл сайд энэ өөрчлөлтийг дахин улсын их хурлд өргөн барьж өнөөдөр бид анхны хэлэлцүүлгээ хийж явж байгаа. За энэ хууль батлах бол нэг хэрэгэ гэдгийг бол бид маш сайн мэднэ. Хууль амлах хэсэг бол чимэд багшийн хэлсэнчлэн хүнээс хамаарна. Муу хүн сайн хуулийг утгыг алдуулж чадна. Муу хүн сайн хуулийг. Сайн хүн муу систем дээр очиод бас чөтгөрч болдог. Тийм учраас бид нэр процесс хүний эрхийг ахиулах чиглэлд яг талыг хийж байгаа. Одоо үлдсэн нь үүнийг хэрэгжүүлэх өмгөөлөгч, мөрдөгч, прокурор, шүүх мөн иргэдийн эрх зүйн ухамсар гэсэн олон талын оролцоотойгоор хийгдэнэ. Энэ үйл ажиллагаа бол нэг удаагийн амьсгаагаар хийгдэхгүй. Үргэлжилсэн тасралтгүй байнгын хичээл зүтгэл, тэмцэл, сургалтууд гэсэн олон үе шатуудаар хийгдэж байна. Тэгэхдээ бид нар хуулийг баталж байгаа энэ хуулийг өнөөдөр хуулийн сургуулийн 2 дугаар курсын оюутнууд шинэ хуулийн дагуу хичээлээ заалгана. Тэр оюутнууд 5 жилийн дараа төгсөөд 5 жилийн дараа энэ хуулийг хэрэгжүүлнэ. Амьлуулна. Тийм учраас бид нэр 10 жилийн урт хугацааны тэмцэл хийж энэ хуулийг амьлуулах шиг гэдгийг хэлж. За гишүүд үг гэлж дууслаа. За